дагуулж харагдаж байна. Би өөрөө бас нийслэлийн секторын орлогчоор ажиллаж байхдаа бас энэ хийн газ одоо дэлбэрэхэд бас сэтгэл хэмжүүлж явсан. Энэ дээр бас одоо тогтолцооны хувьд одоо өөрчлөлт хийх ёстой гэдэг байр суурийг бас өнөөдөр хэлэхээр гарч ирж байгаа. Энэ онцгой байдлын ерөнхий газар бол энэ босоо удирдлагатай байгаа. Энийг бол одоо үндсэндээ орон нутгуудтай нь буюу шат чатны засаг дарга иргэдийн үйлчлэгтэй үйл ажиллагаатай нь үйл ажиллагааны уялдуулж хэвтэй удирдлагатай болох ёстой. Орон нутгад чиглэлүүд процессын сайн бичиж өгөх юм бол эдгээр чинь төсөн мөнгө хүний нөөцөөр бэлдэх тоног төхөөрөмж бэлдэх ёстой. Өнөөдөр дээшээ сундагч тоног төхөөрөмж алга доошоо ухдаг юм алга шүү дээ. Тэгээд үнэхээр ийм одоо харамсалтай зүйлүүд болоод байна гэдэг зүйлийг нэгдүгээр хэлмээр. Тэгээд одоо энэ барилгын хуулиасаа болоод энэ гамшиг ослын хуулиасаа асуудал шийдмээр. Жишээ нь одоо 20 давхраас дээш баригдаж байгаа барилгуудын хувьд улс орон бол янз янз байгаа. Ийм барилгуудын холбоо гэж байдаг тухайн хоттой. Тэр холбоондоо заавал өндөр барилгууд нэгдэж энэ гамшиг ослын үед энэ одоо энэ асуудлыг яаж зохион байгуулах вэ? Нэмэлт хураамж төлжиж татвар төлөгчдийн мөнгөөр биш тэр байшингийн өмчлөгч этгээдүүд бас тодорхой хэмжээний хураамж өгчиж тэрний одоо гамшиг ослон тохиолсон бол одоо тодорхой дроонууд гэдэг юм сундагч гэдэг юм энэ зүйлүүдийг бэлддэг юм аа. Одоо ингээ бүх зүйлүүдийг татвар төлөгч хариуцсан төр хариуцах хэрэгтэй гэж юусоо байж болохгүй. Энэ хотод өндрийн одоо стандарт өндөршилтийг зааж өгөх хэрэгтэй. Энэгээрээ дагаад бас барилгын тухай хууль дээр ийм өндөршил ихтэй барилгууд бас энэ тодорхой галын аюулаас ч юм уу бусад туслаараас яаж сэргийлэх вэ гэдэг нэмэлт төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Энийг одоо зайлшгүй нь оруулж ирж явахгүй бол бүх зүйлийг төр гэж байж болохгүй. Төр байгаа энэ бүтцээ харин хэвтэй болгож орон нутгатайгаа харьцах хэрэгтэй гэж байна. Уулын хаан дээр осол дээр бол яг том утгаар нь хараад нөгөө нэг хариуцлагагүй асуудал харагдаад нөхөн сэргийлтээ хийдгүү те ингээд зүгээр шат чатандаа юм хаягдсан ингээд хүүхэд золиос болж шин. Гэхдээ би бол энийг одоо бас нөхцөл байдлуудыг одоо дүүнэх байх. Одоо юм явж байхад одоо ярмааргүй байна. Ерөн бол яг зөв хариуцлагагүй асуудал байна. Тэр хабын ажилчид нь юу хийж ийсэн. Тэгээд одоо үнэхээр л одоо ажиллахгүй байхгүй учраас л гэр бүлээр нь ажиллаж ийсэн юм шиг байна гэж би ойлгосон. Тэгээд дүүр хүүхдтэйгээ харж хандах хүн учраас л байсан байна л гэж одоо ойлголттой байгаа. Зүгээр яг бүрэн мэдээллийг авч дүгнэлт их хэцүү байна. За энийг би зөв юу хэлэх гээд байна гэхээр энэ одоо хааваас нь тэр Төв аймагт олж байгаа, Заамарт олж байгаа. За магадгүй одоо бүр баруун тишээ байл гэж бодъё. Энэ төвөөс ингээл бөөн нэстэг дэргээр очлоо энэ шуугуулах хэрэггүй байхгүй. Тэгэхэд аймаг юм өссөн үйлчлэрээ энэ зүйлүүдэд бэлэн байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ тоног төхөөрөмжүүд үнэхээр үнэтэй үед юм бол 2-3 аймгийн дунд бас яаралтай шуурхай арга хэмжээ авах бэлэн бүрэлдэхүүн байдаг. Ийм тоног төхөөрөмжүүдийг бас аль ч аймаг нь аваад ашиглах болцоотой юм зохион байгуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ одоо онцгой байдлын ерөнхий газрын босоо бүтц дээр зарим зүйлүүдийг хэвтэй болгох хэрэгтэй. Аймагуд нийслэлүүд оролцох хэрэгтэй энэ гамшиг эрсдэл дээр. За өнөөдөр Улаанбаатар ч гэсэн осолтой байгаа шүү. Ерөн бол энэ одоо газар хөдлөлтийн онцгой бус байгаа. Энэ зүйлүүд болвол яг 6000 оролт дийлэх болцоотой. Өнөөдөр Улаанбаатарт байгаа нийт сургууль цэцэрлэгүүдийн зүгээр заал, дээрэс нь энэ зочдуудлын тоорох юм бол 6000-аас 7000 оролт дийлэх болцоотой. Бидэд ерөн зүгээр энэ асуудал дээр их л хайхрамжгүй хандаад. Тийм учраас энэ гамшигаас одоо хамгаалах гэдэг юм уу, гамшигаас урьдчилан сэргийлэх энэ ажил дээр бүх нийтийн оролцоо гэдэг нь зүгээр нэг юм мэдээлэл энэ төрхөөс илүүтэй бас энэ тоног төхөөрөмжөөр бэлдэх, энүүтэй харьцаж зурах албаагчдыг бэлтмээр байна. Тэгээд энэ зүйлүүд рүү одоо анхаарч ясан тогтолцооны өөрчлөлт хийгээч гэдэг л уриалгыг би бас одоо энэ ташинд хэлэх гэж өнөөдөр гарч ирсэн тийм.